Дорнод аймгийн Чойбисэн хот уян Хэрлэн сумын засаг дарга Палмын мөнхтөр гэж нэг эрхэм бий. Ер нь холионы эзэн. Богино хугацаанд албан тушаалын амтан дээр шумын засгаас огцон мүсрэн аймгийн иргэдийн хурлын даргын суудлал руу хууль бусаар зүтгэн бүхэл бүтэн аймгийн хөл тулааг нь алдуулан бужигнуулж бүр сүйдээ шүүхийн шийдвэрийг ч үл хүндэтгэн иргэдийн хурлынхаа даргыг эзгүй хойгоор нь өрөөнийх нь хаалгыг одхуудан онгойлгож тамга тамдийг намаг хэсэг хугацаанд Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын суудал залраад амжсан гэж байгаа. Тэгснэ байжхад Хэрлэн сумын иргэдийн хурал нь хуралдуулангууд буцаж очин хуучин суудалтаа суусан чиг шиг ёстой нэг манаргаж алддаг нөхөр. Энэ нөхрийн баян бас ингээд дуусахгүй. Засаг даргийнхаа эндээс сургуулийн сурагчдыг зөвхөн бүдэн шувууны өндөг идүүлж байхыг үүрэгдэж Хэрлэн сумын бүх багш нарт дөрөв товч өмсүүлэхээс эхлээд шинээр гэр бүл болгочдод гэрээ байгуулахгүй бол гэрэлтийг нь батлуулахгүй байх талаар үүрэг чиглэл өгшин гэх мэтээр манаргаад авсан. Солонгос кинол хүчсэн болов уу да. За тэгээд тэр гэрэлтийн гэрээг чинь хүний эрхийн үндэсний комиссаас ирүүлсэн шаардлагын дагуу хүчингүй болсон гэдэг юм. Одоо бас нэг захирамж гаргаадагчаа. Ерөнхий боловсролын сургуулиудын 9-өөс 12 дугаар ангийн сурагчдыг эсэлтийн болон төгсөлтийн шалгалтанд бэлтгүүлэхийн тулд 4 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урлаг спортын тэмцээн уралдаан нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулахгүй байхыг сургуулийн удирдлагуудад үүрэгдэжээ. Эндээс үзвэл улс бүс нутгийн спортын тэмцээн арга хэмжээнүүд ихтэй сургуулийн эсэлтийн урилгаар шагнагдах болцолтой төрөл бүрийн уралдаан тэмцээнд Дорнод аймгаа төлөөлөн оролцох төгсөх ангийн суралцагчид хотын захирагчийн захирамжийн дагуу дээрх бүхэл арга хэмжээнд оролцож авиас бэлгээ сорих эрхгүй болжээ. Одоо бас хүний эрхийн үндэсний комиссаас буруушаах болов уу да. Солонгос кино гэж ийм л аюултай дуучин байгаа юм да.